Уучлаарай тэгэхээр Лабубугийн фэнүүдэд дуулгах ийм харамсалтай мэдээ байна. Тун удахгүй Лабубу дэлхийн зах зээлээс арчигдчих магадгүй ийм нөхцөл байдалд хамгийн тийм unique challenge-тайгаа Pop Mart таарчаад байгаа. За үнэхээр одоо трендээс гарах уу, модноос гарах уу, хүмүүс уйдсан уу гэдэг асуултанд одоо хөрөнгө оруулагч нар, компани, өөрөө зах зээл, фэнүүд нь хүртэл асуултын тэмдэгтэй байгааг та нар бүгд мэдж байгаа шүү дээ, тий. Тэгээ би бас яг ингээ санхүүгийн боловсролын контент хийдэг хүнийхээ хувьд Лабубугийн цаад нууц нь яг юу байсан юм бэ? Бизнес модель нь яагаад ингэж ийм дэлхийд даяар сайн амжилттай хүрсэн юм бэ гэдэг дээр нь бас нэг жижигхэн хэмжээний судалгаа хийснийг нартай хуваалцъя гэж бодож байна. За Лабубугийн зах зээлийн тэр анх зах зээл дээр гарч ирээд тэр нэг blind box буюу ингээд хайрцагнаас юу гарч ирэх бол надад special edition нь таарах таарахгүй болов уу гэдэг тэр нэг сэтгэл хөдлөл ийм догдолсон мөчтөр тоглолт хийсэн нь бол компани бизнес моделийн нууц нь байгаагүй. Энэ бол өөрөө өмнө нь бас байсан ийм ойлголт байгаа. За Pop Mart юу хийсэн бэ гэхээр intellectual property буюу оюуны өмчтөр нэмхэн plus юг нэмсэн байгаа. Entertainment буюу саяын blind box гэдэг энэ концепцийг нийлүүлснээр илүү амжилттай байгаа. 2024 оны байдлаар Pop Mart-ийн борлуулалтын орлогын 85.3%-ийг нь энэ одоо нөгөө intellectual property буюу artist IP гэж нэрлэдэг байгаа. Intellectual property гэдэг үгний товчлол нь IP. Тэгээд artist IP нь өөрөө 85.3% эзэлсэн гэхээр Labubu өөрөө дэлхийн хамгийн сайн гэсэн энэ toy артистууд, энэ тоглоомын дизайнеруудыг ингээд цуглуулж чадаад үүнийгээ одоо ингээд дүр төрх болгоод зах зээл дээр гаргаад ингэсэн нь entertainment-ийг IP-тэй хослуулж чадсан нь бизнесийн хамгийн том нууц нь амжилтынх нь нууц нь байсан гэж хэлж болно. Энэ тренд өөрөө арчигдах уу гэвэл яг одоо компани зүгээс бол тэгж л үгүй л гэсэн хариулттай байж таарна штэ. Тэгээд үгүй гэсэн хариулттайгаар байгаа. Яагаад гэхээр сүүлийн үед одоо ямар гой хүзүүний зүйлснүүд гарсан байлээ. Хүүхэлдэйн кинонууд гарж ийн. Нэмээд юу яасан байсан парк Pop Mart-ийн паркууд, Labubu-гийн паркууд энэ тэнд ингээд үүсэж байгаа нь зах зээлээс аль болохоор арчигдахгүйг, гарахгүй хичээж байгаа энэ одоо нөгөө арга хэмжээнүүд нь болоод байгаамаа. Тэгэхээр магадгүй нөгөө нэг Hello Kitty шиг 50 гаруй жилийн хугацаанд ч Labubu одоо үргэлжлээд байж гин гэж үргэлжилж иж тренд нь үргэлжилж иж магадгүй. Эсвэл ингээл маргааш гэхэд ч Labubu алга болж магадгүй байна.